Замын цай байцаанууд гэхээр би 9 сарын 19-ноос 21-ний хооронд зохион байгуулагдсан Номын Баяр Дийн цаа цандуулаа сургуулиудаа аварсан гэдэг арга хэмжээнд оролцсон. Тэгээд яагаад энэхүү арга хэмжээнд оролцох болсон бэ гэвэл миний бага настай Дийн цаа цандуулаа бол яалтчгүй салшгүй нэг том холбоотой байсан учраас би энэ 2 өдөр зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцсон. Тэгээд энэ 2 хоног бол бүр ингээд хизээч миний ой дурсамжнаас арилахааргүй хүүхдүүдтэй цуг Дийн цагийн комик номыг уншиж бадаад ингээд цуг бүжгэлж дуулж муулаад ингээд амар гоё 2 өдрийг өнгөрүүлсэн. Тэгээд надад таалагдсан хамгийн гоё зүйл нь болохоор Дийн цаа цандуулаа сургуулиудаа аварсан гэдэг энэ нийгмийн сайн үйлсийн аян нь Дийн цаа цандуулааг бүтээдэг ах эгч нарын зүгээс 100 сургуулийг тохижуулах яг гоё тэр орчин нөхцөлийн бий болгох тийм гоё аян зохион байгуулад бүхэд болгон худалдаж авсан тэр 9501 комик номны шууд 100% ингээд нэмэр болж байгаа гэдг нь надад бүр гоё таалагдаа. Тэгээд яг ингээд хамтарч ажиллахаар болоод ярьжсэн боловч саяхан төв талбай дээр байсан Дийн цаа цандуулаагийн сургуулийг нураасан байсан. Иймэрхүү том хүмүүс нураасан. Тэгээд энэ хүмүүс маань өөрсдөө хүүхдийн төлөө заа гэж хэлцгээе гэдэг мөртлөө ийм зүйлийг эсэргүүцээ те нураа ийм юм зөвшөөрөөгүй байхад талбайн юу яалаа маалаа инээ тэрэгээд нураацсан байсан. Мэдхгүй яг ингээд хүүгүү бол орж ирэхгүй байна. Амар гоё том бүтээн байгуулалт тэгээд бүр яг ийм сургууль шиг тохижилттой амар гоё юм бүтээсэн байсан чинь ингээ нураагаа хийсэн байсан. Тэгээд угаасаа бид нар бол хизээж бууж өгөхгүй. Бид нар угаасаа хүүхдийн төлөө сайн үйлсийн аян хийж байгаа учраас энэ зүйлээ цааш нь үргэлжлүүлж явсаар байх болно. Тэгээд ямар ч тач нэг иймэрхүү юм болоод өнгөрцөн байна. Тэгээд та бүхэн маань Дийн цаа цандуулаа сургуулиудаа аварсан сайн үйлсийн аян нэгдэцгээгээрээ. Тийм. Ийм л байна да. Бай.